26 оны онцлог бол төсөв хөрөнгө оруулалтууд за мөн одоо төсвийн хөрөнгө оруулалтууд бол нэлээд буурсан юм үзүүлэлт байгаа. Зөвхөн ганцхан жишээ хэлэхэд орон нутгийн хүчнээс 2 дахин буурсан юм үзүүлэлтэйгээр ирж байгаа. Тэгэхээр өмнөх одоо хамгийн ойрын 5 жилийн хугацаанд тооцоход энэ 5 жилийн хамгийн бага одоо хөрөнгө оруулалттай ажил 2026 онд тохиож байна. Усан төсвийн хөрөнгө оруулалтаар одоо эхлүүлсэн ажлууд маань дуусна. Шинээр хөрөнгө оруулалт ажил ганцхан Шарангуй суманд үерийн даланг хийх одоо ийм ажил байгаа. Тэгэхээр усан төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ ажил хийгдэхгүй нэ. За аймгийн одоо нийт 5 их усүртэй 8.1 тэрбум төгрөгийн өртөгтэй ажил. За мөн 6.6 тэрбум төгрөгийн нийтдээ 14.7 тэрбум төгрөгийн ажил шилжих хөрөнгө оруулалт болон шинээр эхлэх хөрөнгө оруулалтын ажлын дагуу хийгднэ гэж ойлгож байна. За бид нар тооцоолсноор энэ нийт шинээр эхлэх хөрөнгө оруулалтынхаа 8.1 тэрбум төгрөгийн ажлын 40 орчим хувийг боловсролын салбар руу хандуулахар чиглэж байгаа. За энд бол мэдээж одоо хэрэгжиж байгаа сүү хөтөлбөрөөр хэрэгжүүлнэ. Хувийн хвшний сургуулиудаа сүү хөтөлбөрт хамруулна. 7 хоногт 2 өгдөг байснаа 3 өгдөг болгоё гэдэг жишээний энэ үйл ажиллагаанууд маань хэрэгжин. За мөн сургуулийн орчинд болон сургуулийн доторх спорт талбай. За оюуны ирээдүйн БВР гэдэг одоо энэ маш том сургууль байгаа. Энэ БВР-ний гадна талд авч цогцолыг одоо шинжилэн байгуулах ажлууд гихмчлэн юм хүүхдийн өмнө тулгамдсан аюулгүй байдлыг хангах ийм төсөл хөтөлбөрүүд явж байгаа. За мөн одоо эрүүл мэндийн салбар нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмж, няран тоног төхөөрөмжүүд болон за мэсцлийн өрөөний тоног төхөөрөмжүүдийг авч өгөх ийм төсөл хөтөлбөрүүд бас батлагдж байгаа. За авц замын сан дээр бол 3 байршил дээр авц замын шинжилгээ ажлууд хийгдэн. За эдгээр ажлууд маань бол өмнөх жилүүтэй харьцуулахад харьцангуй бага боловч бид нар байгаль төсөл хөтөлбөртөө тааруулаад одоо хамгийн оновчтой хамгийн шаардлагатай гэсэн ажлууд оруулж төлөвлөж хийж байгаа. За аймгийн үндсэн төсөв болон суур орлого зарлагын тухайд бол бид нар одоо байгаа 25 онд мөрдөгдөж ажилласан төрийн албаа агчдыг тоо хөдлөхгүйгээр яг одоо байгаагаар нь ажиллуулна. За дээр нь орон нутгийн нэмэгдлийг бол өөрчлөхгүйгээр нь яг одоо байгаа төвшөнд нь авч үлдэж байгаагаар онцлог. Өөрөөр хэлбэл энэ одоо хэдийгээр буурж ирсэн төсөвт байгаа ч гэсэн бид нар бол байгаа бүх нөөц болцоодгоод ажиллаж одоо байгаа төвшнийг бууруулахгүйгээр хэвийн төвшөнд нь авч явахаар тооцоолж төсвөө батлууллаа гэдгийг онцлж хэлэх нь зүйтэй. За мөн аймагаас улсад төвлөрүүлэх орлого маань нэмэгдсэн 10.8 тэрбум төгрөг нэмэгдэж байгаа. За мөн дамжуулангийн зээл буюу энэ ус сувгийн цэвэр бохор усны менежментийн дамжуулангийн зээлийн төлбөрт бас 2.7 тэрбум төгрөгийг төлөхөөр одоо тооцоолсон байгаа. Ер нь бол аймгийн төсөв ерөнхийд нь базж хэлэхэд нийт одоо төсвийн маань нэг 15 орчим нь эрүүл мэндийн салбарт, 40 орчим өвчин боловсролын салбарт, за мөн одоо нэг 25 орчим нь зам тээврийн дэд бүтцийн салбарт, за мөн иргэдийн оролцоотой төсөл хөтөлбөрийг нэг 10 орчим хувьд нь хийхээр ингээд тооцоолсон төсөв боллоо. Хэдийгээр маш бага төсөв байгаа боловч бид нар нэн тэргуунд иргэдийн хурлын төлөөлөгч нар маань 2 бүлэг, за мөн одоо байнгын хорооны хурал зөвлөлийн хурлаараа хилцсэний дагуу бол нэлээд чамбааруулж нэн тэргүүний шаардлагатай ажлуудаа санхүүжүүлэхээр одоо энэ төсөл батлагдж байна гэж ойлгож байна.